хүнийг юм буруутай шүүх тогтоо шүү дээ. Тийм ээ. Яг энэ нөхцөл байдалд яах вэ? Тэр удирдах зүйл дээр бас хулгайтай эвлэрэхгүй гэж турлыг хайд гарсан гэх мэдээлэл бас гарсан юм. Тэр яриа бол худлаа яриа. Хэдүүлээ тал талдаа жудагтай байх хэвээр. Худлаа яриа. Өдөр зүйлийн орол дээр бид нар суусан байгаа шүү дээ. Тэгээд өдөр зүйлийн орол дээр суугаад нөхцөл байдлаа бас ярилцаад тэгчээд Оросын холбооны улстай 3 цаг 30 минутанд нефтийн талаар одоо хилцээр яриа хийх ёстой гэж хэлээд орлоос гарч явсан. Тэгэхээр тав бүгд нь бас бодтой мэдээлэлүүд өгмөрөө янз бүрийн тийм худал яриануудыг битгий сэвэчээ. Хоёрдугаарт нь энэ би хамгийн ярианыхаа ихэнд хэлсэн хилцээрийн одоо давж болохгүй шугамуд гэж би. Үүний нэг нь бол тэр хууль байгаа. Хуулийг давж гიშгдэг эрх Монгол улсын хиндж байхгүй. Хүн болгон дагаж мөрөөр яригдсан уу? Болгонд яг шүүнд хариуцлага. Энэ бол өөртөө хуулийн асуудлууд шүү дээ. Хуулийн асуудлууд тэрүүгээрээ л явна. Өнөөдөр бүлэг эвлэрч чадаагүй учраас бүлгээ уралдуулж чадахгүй. Улсын хурлын даргаыг одоо томилох хэсэг асуудлыг байр суурь нэгтгэж чадахгүй гэдэг мэдээлэл байна. Гэхдээ одоо бол өдөр төсөөллөөс гарсан ажлын хэсэг ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тал талдаа хуралдаад эргэж ажлын хэсэг дээр яриад явнаа. Тэгэхээр нэлээд урт хугацаанд, удаан хугацаанд хоорондоо илэрхгүй одоо маргалдаа суудсан талыг 10 хэдэн цагийн дотор шийдчихнэ гэж байхгүй шүү. Тэгэхээр аль талдаа хүлээцтэй нийтлэг том эрх ашиг харж агаад нэг зүг рүү хараад зогсчихвол гэсэн юм итгэл өмчлөл надад бол байна. Тийм горьдлогч байна.